Цас. Баяра малгайгаа тас бацчихсан сүртээгч нь дэргэд хурч ирлээ. Нусаа жор хийтэл татснаа. Заа байц найз минь эйгүү чин болсон доо гэд хар захтай хуучин хөрөмнийхээ хормыг ширтэж газар шагайлаа. Жигдэр ямар нэгэн ноцтой зүйл болсныг гадарлаа. Баярагийн царай төрөх байр байдал өнөөдөр нэг л онцгүй. Арсгар үстэй жижигхэн толгой дээрээ ноос малгайгаан дарж орхиод. Төгөлдрийн аав буян шиггүй нас барчихжээ химээлээ. Жигдэр ихэндээ итгэсэнгүй. Өчигдөрхөн л байрны үүдэнд тамхи татаад сууж байсан хүн өгчих нь гэж баймааргүй юм. Үхэл гэдэг чинь тийм амар зүйл биш санагджээ. Тэрээр марсайтлаа инээснэ. Битгий худлаа хуц гэлээ. Баяра ээрч мөр үнэн чи өөрөө итгэхгүй бол яваад оч. Гадаа орцны үүдэнд гэр барьчихсан очвол хоол өгч байна лээ. Жигдэр түүнийг дагуулсаар төгөлдрийн байрны гадаа ирлээ. Үнэхээр хэн нэгэн хүн бурхан болжээ. Орцны үүдэнд тулгаж шахуу барьсан 5 хантай гэрийн яндангаас утаа олгойтно. Хүмүүс гарч орсоор л байна. 17 хурч яваа хүүгүүд машины твшин дээр үсрэл дээдл гарав. Төгөлдрийн хамаатныг их жиргвэр хар сахалтай ах тэднийг ахалж газарт явж байгаа нь тэр. Төгөлдөрч уйг унигаа орхиод найзуудтайгаа хамт явхаар шийдлээ. Машины твшин дээр хуучин муу хаймрын дугуй хэдийг шидээд хүүгүүдэд хандаж жулдрайчуул гэсэн чинь яаж энэ хидтэй хөлдөө газар нүдэндээ гэж халгалсан өнг илхэн байжээ. Хөвгүүд ч нусаа ээлжлэн татсаар царил хүрзээ тас атгасаар машинч энхэл тонхолдуу замаар урагшилсаар 70 давхрын буйдхан ингэрт хүрлээ. Хаймар дугуй шатааж олгой харуутай хөшөглөн. Газар үнэхээр тэс хөлдөө байлаа. Жигдэр хэрэн дээл мэрийн царилаараа газар цахилна. Баярагийн бор царай бүр минчийн улайжээ. Хөрөмнийхээ ханцуугаар нусаа арчаад хар тарлан улсыг харж ганц тамхи татчихулч гэж чангаар хэллээ. Өвөрт нь хайрцагч хуу бэтэй байлаа. Жиргүр сахалт идэж ясаж яваа ирийн харигсан цээл хоолоогоор жулдрайнууд бас тамхи татнаа. Аавын цээж гаргаад л гэснэ. Өврөөсөө тамхи гаргаж бүгдэд нь нэг нэгийг тарааж өглөө. Бид ч тойрч зогсоод тамхи татлаа. Баярагийн сөүлжүү харнууд гялалцаж одоо ч юу айх вэ гэх нь тамхи татхаар үнэхээр хүч орчих шиг жигдэрт санагдаж байлаа. Гэвч 17 насны торихон шуунд хэдий их хүч ороо билээ дээ. Жиргүр сахалтал ганцаараа шахуу нүдсээр газрыг ухаж дуусгажээ. Тэднийг ирж авах унаа хүлээх зур дахин нэг тамхилцгаалаа. Гэнэт баяраа тэнгэр өөд нүдээ онийлгон харснаа. Цас урж байна гэж шивнэв. Бүгд тэнгэр өөд харцгаалаа. Хөвөн зөөлөн цас ширхэглэн нэгэн хивийн гэмээр бударч эхэллээ. Жиргүр сахалтаж цасгүй үл болох нэ гэж бодож байсан юм. Энэ жилийн анхны цас та гэж дууалдлаа. Гайхмар тайван орж байгаа цасыг хараад жигдэр тэсэлгүй цэврүтэж хорсгалгаач эстон нэг ухс хийгээд баярагийн нүрийг угааж өрхлөө. Баяра чи юм уу ингэх байсан юм уу гэд ноётон цасыг гартаа хид узаад жигдрийн нүур рүү шидлээ. Хөвгүүд гинэт дээр дороо орон өнхрөлдөж цасаар тулалдаж гарлаа. Жиргүр сахалтаж тамхиныхаа утааг сэвшээд инээмсэглэн зогслоо. Төгөлдөр бие барьсхийн найзуудаа харж хэсэг зогсноо шууд л дунд нь үсрээ дурчхав. Тэр тэссэнгүй. Ажин түжин уулс хөвгүүдийн инээлдэх дунд засан дахаан сэгсэрхийг орлох шиг үзэгдэнэ.